Зэвтэн тэгэхээр умар дээлийн номын дараагийн бартаар уулзж байна. Тэг мэдээж нэлээд удаан хугацааны дараа оруулж байгаа учраас дараагийн партыг нь илүү хурдан оруулалт явна заа юу. Тэг мэдээж та хэд маань бичлэг хийхээс өмнө юу хийх мэдж байгаа бох. Лайк болон subscribe дараад. Тэг болж өгвөл хэдэн мянган лайк үлээ. Тэгээд лайк болон subscribe дарчихсан бол шууд цуврал руу гарцгаая. За тэгээд мэдээж өмнөх бартаар яг юу болоод усхийг та бүхэн мэдж байгаа. Тэр Жонингийн хүүхэд чинь нэлээд тийм сонин зүйл хийгээд тэгээд дуустдаг штэ. Тэндээс өргөдүүлцгээе. Өнгөрсөн болон одоо огтлцох үе ирэх болно. Иргэний мандал бүхнийг харчна. Олмаар шинэ ертөнц, шинэ хууль төрөн гарна. Тулалдгүй хүмүүс цаг хугацааны иргээр алга болно. Мөн ноёрхлын төлөв тэмцэл тулаанчдын ертөнцөд шинэ алга нээн. Лемона мандах өмнөх зүйлээ бодоод Жонинг угаасаа тэр 10 эмэгтэйчүүдийн тусыг ашиглаагүй гэдгийг мэдсэн штэ. Тэгвэл арай хүүхэд нь байх юм биш үстэй гэж бодож явахт нь хажуудлаас нөгөө за энд хідүүлээд одооноос нэр өгөх хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгэхээр энийг хідүүлдэ цааш та дөлгөөнг явъя за. Дайчудаас нь дөлгөөн мандахыг дуудснаа. Намайг аварсанд чи үнэхээр баярлаа. Хэрвээ та байгаагүйсэн бол би хүүгээсэн шүү дээ мантахаа. Зүгээр дээ. Миний амигч өгсөн чи аварсан. Та хатагтай. Боёо дөлгөөн. Дөрөвтлэн саагийн гараад ирэх бөгөөд саагийг ийн хийдэн болохоор зам хайгаад ирээ гэж уулсан байдаг. Тэгээ мөн танкер бүлийн өвгөн хөрдөл би овч байх бөгөөд энэ хэдийн зорилго нь ойлгомжтой төв тэнгэрлэг нийлэл рүү явах. Ямар тааш нэг жижиг хот руу хүрэхин тулд бүхөдлөтэн 10 өдөр болно. Тиймээс хурдан явцгаая гэж хэлсээр цаашаа өргөдүүлж явнаа. Хэдийн өрөө олчихсан байх бөгөөд манайхад буудлах газартаа ирчихсэн мандах цаанаа ганцаараа сууж байхад нь хажуу талд нь өнөөх галзуу ертөнцөд чинь хурж ирсэн. Хэдийн манай ертөнц өмнө тэжгэлсэн тэнгэр өнөхөр өцгөлтэй юм. Яг л бид зөвлөж байгаа юм шиг. Мөн чамд угаасаа ийм их олон зүйл ачаан дээрээ тавих хэцүү үсттэй. Морийн ертөнцийг үргэлж хүчтэй захирдаг. Инженер бол хамгийн хүчрэг ангуучид хоолны пирамидын өргөлд байдаг. Гэхдээ тэдний яг хэдэн үнэхээр тулааны урлаг ашиглаж тэнд гарсан гэж бодож байна. Тэдний ихэнх нь тэнд очих гэж маш удаан төлөвлөсөн байх. Эцэст нь бидний амьдрах систем тэр хүмүүсийг тойрч хэрэгдэг. Одоогор тэр орилд сууж байгаа хүмүүс бол төв тэнгэрлэг мэтэл. Чи тэднийг яаж ин системийг удирдах байгааг ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ систем хэрэг оршин тогтнох бол хэрэг зөвхөн хүчтэй амьд үлээж чадах юм бол энэ ертөнцийн бусад хүмүүс яах юм? Ёс журмыг сахиуснаар эсрэг үзэл үүсдэг. Энэ ертөнцийн хүмүүст өөртөө захирж байгаа тэнгэр мэд хүчийг эзэмшдэг тулаанчид яаж тэнцэх юм? Өөр нь хэлэх гээд байгаа санаа нь хэтэрхий хүчтэй хүмүүстэй заавал сөргөөцөлдөд байх хэрэг байхгүй. Өөр дөөрийг битгий их ачааллыг аваа. Зүгээр л усаглаараа сайхан амьдрчиж болохгүй мүү гэдгийг нь хэлээд байдаг. Би чиний үгийг санаж явах болно. Нэвэртэж үзэгдэл хоригдоход манай хэд маань өнөөх холсоороо ирж байгаа руу дөрөс хэлж байна. Дэшгүй мөнийг сайхан уушин газарт ясан амраа да энэ тэрэ гээд өнөөх хот руу явж байхад нь хажуугаар нь гинтэл манай мандахын нэг хүн мөрлнөө. Ой, зам харж яваач. Өршөөрөө. Дэгсэн өнөөх залуу нь манай хүнээ барьсан сэлүүгийг харснаа. Зам шиг нөхцөл бусдыг эргэлзээгүй болтгий. Би чамайг зовлонгүй амьдраад жаахан тулааны урлаг сурсан язууртна гэдэг чи мэдэж байна. Зам харж яваараа да новш минь. Нэгөөс манай мандах энийг бол зүгээр ганц нэг тал руу гачаа штэ. Ээж ихтэй саяны өнгөрдөд залуу нь хулгайч байсан байх үгэд албаар мөрөслөн байж таарна. Тэгээ танк өвгний гүмэн алга болчихсон байсан боловч өнөөх нь мөнгө биш амар их хэмжээний хор байдаг. Өнөөх залуу шууд л өнөөх хорыг нь үнэрснээ юу вэ гэж явахс нь харахад энэ залуу нэлийн хүчрэг юм шиг байна. Угсаа танк өвгний хор нь нэлийн хүчтэй хор байхад энэ залуу нэгээ зүгээр өнгөрж байгааг харахад байц үгүй л хөтэй. Тэр яг хин гэж юм бол. Өөрөөр хэлбэл шал тийм цагийн гарц. Шинэ байга олохоос доо гээд явахт нь манай хүн очсноо. Наатах өгөх ноён холгооч. Хөсөхгүй. Чи тэгээ яах юм? Чам шиг үзүүлэн болгож жилд авч явдаг олон новшийн учрыг олж авлаа. Тэд бүгд хүчтэй царайлдагч жаахан түлхэхэд луунаад өгдөг юм. Ийм замтай хүмүүс миний дуруу үнэхээр хүрэгдэг. Тийм болохоор би чам шиг новцод зодох дуртай. Гэснээр манай хүн рүү дайрдаг боловч яадах юмгүй л нэг илгээд хаяна. Юу? Чи зэг намайг зогсно. Новш. Чи жаахан дулдаж чаддаг бол та. Хэрвээ чи хулгайсан зүйл өгчих хөл энэ бүхнээс зайл хийж болно. Хэрвээ наатаха босож өгвөл би чамайг зөвгөр өнгөрүүлье. Дэгсэн өнөөх залуу чи бүр үнэн үдцсэн прүстний гүпэр вэ те. Би сая анхааралгүй байсан. Одоо тийхгүй. Манай өөрөө хамаг хүчрээ дайрдаг болооч угаасаа юу ч болохгүй. Тэгээ энэ манай хүн энэний тулааны байрлалыг нь харснаа угаасаа ямар тулааны урлаг сурахгүй зөвхөн амьд үлдэхин төлөө хөл ямар ч замбараагүй хурдтай тесрэлтэй дайралтыг хийж байна. Гэснээр хэлэхдээ чи намайг язгуурт ингэлв. Би ч гэсэн чамааг мэдхгүй. Чи ч гэсэн намайг мэдхгүй. Тэглээ гээд чи ядуу тарчиг өслөө гээд хүмүүсийг үзэн ядаж бусдын юмыг хулгайлах чинь зүв ёсгүй үйлэл гэснээр өөрчлөлт нүүр нүдгэн өнөөлхийг чинь балбаж эхэлнэ.
Удалгүй өзөөдөг санагдахад тэр нөгөө ядаа или хөөхт биш шүү. Заваа ямаа үнхий өндөртөж байна. Би түүнийг сайхан үнчин гэж дуулсан. Тэгээд бүр бүлгмүүд ирхэсэж яваа гэсэн. Чи юу гэсэн бэ? Манай бүлгэмд орохыг хүсэе юу? Надад их мөнгөний мөхөө байхгүй. Гэхдээ энэ хөрхөө намайг тодорхой хэмжээний авьяастай гэсэн. Дэгсэн өнөө талын арай гэж цуглуулсан мөнгийг нь бүгдийг нь газраар нэг тараагаа иччихна. Тэр мөнгийг нь яг хийн өгсөн бэ гэхлээр ээж нь нэлээд хүнд өвчтэй бөгөөд хүүгээ үнэхээр авьяастай гэдгийг мэдэж байна. Авьяасаа чи хүсэл чадаагүй дуучлаарай. Гэхдээ энэ ээжийнх нь амьдралаараа цуглуулсан мөнгөө гээд өгсөн жаахан мөнгийг нь өнөөх залуу нь алхасчихсан болж таарна. Тэг өнөө хүүч нь уурандаа шуудад үсрээд нөгөөтгөө чинь хазнаа. Тэрүүгээр бөөн өмэй. Тэг одоо энэ тулдаж байгаа залуу саяны хүү болж таарна. Ардаас нь танг өвгөн хурж ирстэй наах үгчгсэн ховор авьяастай хүн нэлээд ховор шүү гэд манай мантахыг болиулахыг оролдноо. Өвгөн дотроо утгатай. Хэдэ би төрөлхийн хорны даргалаад ирсэн чи миний би тулааны урлаг тохиромжгүй. Би сайтай болохоор тулааны урлаг сурч чадсан ч харамсалтай түүнд хорны даргалаад дутмаг. Харин гинхүү тэр төрөлхийн хорны даргалагаас гадна түүний өрсөлдөгч мандах байсан ч түнд үнэхээр тулааны урлагийн чадвар байна. Тан гэр бүлдээ энэ хоёр авьяасыг хоёулыг нь агуулсан хүн маш ховор өгдөг. Түүний зан аваар асуудал болж уллагч тэрийг засч болно. Түүнийг өсгөхөд алдах юм байхгүй. Дээлхтээ чи сонссон л байх. Гэхдээ Сичваны танк гэр бүл гэж мэдхүү. Би бол танк гэр бүлийн их эзэн 10,000 хор эзэмшигч. Харамсалтай юм. Хинч чиний хорны авьяасыг олж хараагүй болохоор чи гудамжны хулгайны амьдралаар амьдарсан бол л та. Ихтэй би шамшиг хүчтэй бие болон Меридианы хүмүүсийг хаасаагүй хайж авсан. Чи үнэхээр гайхалтай авьяастай юм. Чи яагаад миний шеф болоод хорны мастер болж болохгүй гэж. Тэгсэн энэ залууны хэдийн бодсон юм шиг байгаамаа. Шууд л Мянгриосан шив багштай мөргөж байна. Уулгүй зурглал солигдноо. Нэг газар хонолгоор ичгсэн байх бөгөөд цаана нэг эмэгтэй ганцаархнаа сууж явах бөгөөд шууд л түнтэй очиж санилцснаа дотроо нилээн хөөх юм гэж боддог. Тэгээ энэ бүсгүй нь хэн байдаг вэ гэхлээр манай цэцгээ. Өнөөдөр шууд л та энийг идчихээ. Юм бэлдээг байх шиг байна. Энэ хоргоо болохоор зүгээрээ хурууны мах болохоор нэдэн тижээлэх шүү гэхтэн цэцгээ хоргоны мах гэдэг үгийг нь сонсноо манай мандахтаа өнгөрүүлсэн жаахан дурсамж нь орж ирдэг. Тэгэхдээ амттай байна. Энэ амт би өмнө нь ийм зүйл идэж байсан билүү. Харин цэцгээд хоол өгдөг залуун дотроо одохдоо эндээс 100 лий газар хүн амьдардаггүй. Энэ зүйлд чон болон аюултай араатнууд л байдаг. Энэ бол хүн яваад байх газар биш. Ийм залуу хадагтай бол бүрч явах газар биш. Тэр яагаад энэ байгаа юм бол? Залуу гэхдээ танд энэ хавьд хийх зүйл байгаа мó? Үгүй. Тэгвэл та хаашаа явж байгаа юм? Төв нутаг руу. Тэг түүнүүдийн хаашаа явах юм бэ гэхтэн цэцгээ шууд бол яагаад намайг сонирхоод байгаа юм бэ гэхтэн та үцэглэнтэй за юу шүшээ. Та зөвхөн миний охин дог санагдуулдаг юм а хэрвээ та зөвшөөрөх юм бол бидэндээ хамт явах уу гэхтэн манай цэцгээ тэгье би танартай жаахан хамт явъя. Бас надад дахиад энэ шүлийг хийж өгөөрэй гэснээр манай цэцгээ одоо энэ худалдааны бүлгийн захирагчтай хамт явахаар болчтой. Анзаардаг хэрэгэд манай эдгээр шилж нэ. Тэг манай эд хэдийн өөртөөхөө явах бэлтгэлээ хангацсан байх бөгөөд өнөө хүүгийн нүд нь нэлээд хавчихсан байдаг. Тэг яасан бэ гэхээр урд шөнө нь манай танг өвгөнд хамаг л өөрийнхөө болсон болоогүй амьдралыг ярьж уйлсаар байгаад одоо нүд нь авчихсан байдаг шүү дээ чаавас. Тэг галзуу эрдэмтэн танг өвгөнд хэлэхдээ та яагаад түүнийг ингэ засаж авах гээд байгаа юм бэ? Хүн яах вэ хувцаж өөрчлөгдөж ирсэн. Ер нь хэзүү штэ гэхдээ зүгээр дээ би зүгээр л түнд итгээд түүнийг замшлах болно гэснээр ямар та чи энэ хүүг албан ёсоор өөрөөхөн шав болгосон гэдгээ зарлаж байгаа байхгүй юу? Тэгээ өнөөх шавн гээд байгаа хүнд нь хэдүүлээ нэр өгье. Хэдүүлээ нэг цааштай сумяг авчи заяа. Яг хөө зүгээр л манаа нэг хамаатантай адилхан харагдаад байгаа. Тэгснэ жаахан дөлгөөнөө шохорхоод байх бөгөөд тэгсэн дөлгөөнөр манай мандаг сайн андаад байгааг нь харсан гинний шаран жаахан гоцосноо. Чи өчтөр манай багшийн хэлхийг сонсноо. Би жаахан авьяастай энийг мань хүмүүсээ мэдэхгүй болохоор л дорд үздгийг. Би чамаас 2 биш 3 дахин илүү хийчээгээд чамайг заавал давж гарах болно. Зөрөглөл төв тэнгэрлэг нь хэдэл рүү шилжихэд нөгөө жамп яасан манай бадралыг туяатар авчирч байдаг. Тэгээд туягаас бадрал яг яагаад намайг авчирсан юм бэ гэхтэн мантахын талаар уус таарна. Чи умардын ил гэдэг нэрийг сонсон л байх. Тэрийг би мандах гэж бодоод байх юм. Харин чи юу гэж бодож байна гэхтэн бадрал би 7 жилийн өмнө түүнийг шатаж байхыг өөрийн 2 нүдээр харсан. Мөн тэр би ажигласан ч гэсэн ямар ч амьд зүйл илрүүлээгүй. Хэрвээ тэр галаас амьд үлдээ зүхтаж чадсан байвал умардын илд байх боломжтой. Би угаасаа сүүлийн үед умардын илдийг мөдөөд эхэлсэн. Хэдийн нууц мөрөдлөгийн хилцэн мэдээлэл цуглуулах чадвар өнөө таалганы гэр бүлийг үүсэхгүй ч хэрвээ хүсэх юм бол бид олсон мэдээлэлээ хуваалцаж байж болох юм.
Тэгвэл үнэхээр талархах байж нөө гэснээр манай бодрол яг явсан даруйд нь манай бодролыг маш их хэмжээний мэдээлэл цуглаж байж магадгүй. Тийм болохоор түүнийг нэг хүнээр ажиглуулаа гэд. Ер нь бол нэлийн хүн тэнэлтэнд байлгаар болж байгаа байхгүй юу? Харин манай бодрол гараад бодохдоо нөгөө басар гэд байсан Муримын од залууч нь нэлийн гудамжтайгаар ялагчсан учраас тусаар гэсэн бицгэд явсан штэ. Гэтэ эргэн тойрны хүмүүс буюу одоо Мурим ертөнцөд тараахта зүгээр л 190-ийн дайны тэр хүчийг олж авахын тулд дахиж тусгаарлагдсан бэлтгэл явна гэж итгүүлсэн юм байна лээ. Харин тиймээс тэр ялагдгийг харсан ганцхан хүн нь манай мандах учраас зүгээр манай мандахыг олж одоо ингэ цааш нь харуулах гэдэг байгаа байхгүй юу? Зүгээр гол санаа нь тийм. Тэмээдэж яагаад одоо тэр ялгцсан гэдгийг нууцлах гэдэг нь айгүй ингээд энд чинь нэг тийм том бүлгэн байгуулах гэдэг байгаа штэ. Тэр бүлгийнх нь одоо тэр хүчтэй хүн нэг өмнө ялгаж исэн инээ тэрэг гэдэггүйг нь анхундаа тараахгүй гэж үзээд байгаа байхгүй юу? Гигэрлийн аримгэрэл. Гигэрлийн аримгэрэл бол бүрэн болоогүй тулаар ярлах барил. Энэ бол тасралтгүй бэлтгэл болон хөгжүүлэлт шаарддаг арга барил. 150 жилийн өмнө ялгалан доонцсон тулаанч Мөрийн ертөнцид гарч ирсэн. Тоогоо олон тулааны үр дүн тэр бүдгийг хүссэн зүйлийн суурийг тавьж чадсан. Дэлхий харахгүй хүмүүстээ тулааны урдгаар дүүрсэн байхад дэлхийн тулааны урлагийн оргилд гарч ямар ч тулааны урлагаас илүү гэрэлцэх тулааны урлаг. Ингэчэл гигэрлийн аримгэрэл төрсөн. Гигэрлийн аримгэрэл нэг хүнээс нөгөө төвлөгдөж үлддэг. Мөн энэ арга барилын өмнөх хүнээс илүү хөгжүүлэх нь залгамжлагчийн үүрэг. Харин одоо 6 дугаар үеийн залгамжлагч бол мэдээж хэрэг басар. Зөөдөө ингэснээр дөрмийн дагуу басар адал явдал маань орж ирж байгаамаа гэж. Тэгснээр нөгөө сулцаарлагдаж байсан газраасаа гарахтаа эргэн тойрныхоо дийлбэлж явах жишээ нь. Үзэгдэл нөгөө манай хоёр доо шилжгээд ханг өвгөн болохоор энэ залуугийн хорны дархлааг нь хэр хүчрэг хэсгийн шалгахын тулд маш олон төрлийн хор өгөхөөр шийддэг. Тэгсэн маргааш өдөр болчихсон байх бөгөөд энэ залуу нь бүр энэ танг өвгнөөсөө илүү хорны дархлаатай гэдгийг нь бид нар мэдж авдаг. Тэгээ удаж манайхад аяллаа цааш өргөлөөж явах замдаа манай хүнд нөгөө танг өвгөн чинь болохоор чи яагаад хорны техникийг эзэмшиж болохгүй гэж гиснэ түүнд хандаад тийг хорооныхаа үзүр төвлөрвөл. Тэгээд энийг удаанаар гарга. Нэгсэн хүнийг залуунд яалтчгүй бүр хорны ки эзэмшээд байдгаас гадна хамгийн анхны оролдохоор жаахант гисэн хорыг ашиглаж чаддаг. Энийг харсан танг өвгөн бол үнэхээр гайхнаа. Чамд үнэхээр авьяас байна шүү. 7 хоног чамайг ингэж сайжирсан итгэж чадахгүй нэ. Зөөлөг гэж. Энэ бүхэн таны лач багш. Арга алгадаа би үнэхээр авьяастай. Тэгсэн одоо энэ залуунд нь манай мандах тулааны урлаг заах юм баг. Тэгээд түн дөрвөлдүүлэн хандангуудаа за баярлах хэрэггүй шүү. Давсан төвшний тулааны мастер заалгана гэдэг маш ховор боломж. Хичээгээрээ. Тэгсэн сумьяачин бол яалтчгүй манай мандахаас амар их айдаг болцсон. Яг тэгэхээр одоо анх удаал ингэж нүүр нүдгүй балбилж үтсэн шүү дээ. Хэдий маргааш нь болчихсон байх бөгөөд манайхаа төв тэнгэрлэг нэгдэл рүү явж байх замдаа танк гэр бүлийн эдлэн дээр аташгүй дархан хилтэй байдгийн байлээ л дээ. Ямартай ч ингээд манайхад бөөндөө танк гэр бүлийн эдлэн рүү орох бөгөөд эргэн тойрны хүмүүс нь ус цаасанд орно гэж явахад манай мандхал ганцаархнаа тэр хаваар нь алхахаар болдог. Тэгэхээр энэ танк гэр бүлийн эдлэн байх нь. Тэгээд эргэн тойрондоо байгальтай бах дуртай бололтой. Бусад гэр бүлүүдээс тэсвэр юм. Ингээд ганцаараа алхаж явахт нь гентэл их хэмжээний К мэдрэгдэж эхэлдэг. Юу вэ? Энэ К ханаас гараад байна? Тэгсэн гинтэл энэ тэрүүгээр нь шуурга босоод байх бөгөөд манай мандах сая л өөрөөгөө өндөр төвчний үл үзэгдэлт буюу орхинд орсон гэдгийг мэднэ. Энэ ингийн зүйл биш. Энэ бол туйлын төвчний тулаанч хийж чадах зүйл. Мандах өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлж дайсныхаа хаан угааг нь тогтонгуудаа шууд л дайралт хийдэг боловч урд нь гинтэл нэг өвгөн гарч ирсэн ээ. Хөгшин би тоглоом хэдрүүлсэн бололтой. Өөр шигөөр чи надад залуудаа таньдаг байсан хүнийг минь санагдууллаа. Би бол энэ гэр бүлийн хамгийн өндөр албан тушаалыг хаашдаг хүн. Хорт эзэн хаан гэж юу? Тийм ээ. Би бол танг овгийн удирдагч Тангёнгу. 10,000 хорны эзэн хаан Тангёнгу. Харин чи умардын тэнгэрлэг бүлгэм сүүлийн гүр саад мандах баха. Тэгээ удаач энэ хоёр бие бинийгээ медиа цаашаа өргөдөж алхаж байхдаа энэ өгнө нь хам нэгтээ чи бол миний энэ навчийг сүлвэж чадсан анхны хүн буюу манай мандахыг бусад хүмүүсээс хамаагүй өөр гэдгийг нь хэлж өгдөг. Умардын тэнгэрлэг бүлгмийн хүч удаач байгаа бол та. Би умардын тэнгэрлэг бүлгэмд харамсаж гэмшин амьдарч ирсэн. 10 жилийн өмнө би умардын тэнгэрлэг бүлгэмд юугаар тусалж чадаагүй намайг эзсээ хэл байна. Өршөөгөөрэй. Би умардын тэнгэрлэг бүлгмийн уналтыг зүгээр л харж байсан. Хэд шалтгаан шиг сонсогдож магадгүй ч би тэр үед үнэхээр юу ч хийж чадаагүй. Юуны тэргүүнд би хүмүүсийг хамгаалах ёстой. Овгийн өтөртөгч. Миний тэргүүн зорилго бол Сичуаны танк гэр бүлийг аюулгүй байлгах. Тэр их хүнд цаг үйсэн. Хинч тэдний устгалыг галзуу хүслийн байвуулж болох байсан.
Боёо энэ өвгөний тухайн үед умардын тэнгэрлэг бүлэмтэй гайгүй холбоотой байсан ч гэсэн хэдийн умардын тэнгэрлэг бүлэмд холбогдох юм бол төв тэнгэрлэг нэгдлээс эдний овогт нь хүртэл аюул учирна гэд юусоо аврах гэж оролдоогүй юм байлээ л дээ. Нэг үндэ нилээн гимшиж байгааг манай мандах ингэж илэрхийлж байгаа юм. Нэг өргөжлүүлэн манай мандахаас маш их гимшиж байгаа боёо ахин хизээш би өөрийн замаас хазаахгүй би өргөлжин шудраг замыг одооноос сонгож явах болно гэснээ. Би дандаалж байна. Одооноос тангэр бүлийн удирдагч миний бие. Өнөөдрөөс эхлээд умардын тэнгэрлэг бүлэг бийн удирдагч мандахыг бүрэн дэмжиж чамайг ямар ч аюулаас хамгаалах болно гэдгээ тангарахлаж байна. Удалгүй зөргөлөлд дээд элдний цайз өршилж байна. Чи сая юу гэсэн бэ? Жон ам өргөдөж төөний хүү Жон Ункён алга болсон гинэ. Жонгийн үхэл алраг хүчтэй холбоотой гэж юу? Тэг боломжгүй. Тэр болж ono штэ. Тэгвэл өдрхийн өдрөх бүлгэм яасан юм? Бүлэг минь настад нь удирдах байгаа гэж юу? Одохгүй дотоодын хагалт гарах нь дээ. Нэр гарах үр дагаврын талаар боддгүй харигд тогшин аратан байсан. Бас тэр миний уулзсан хамгийн зүрхт. Тэгсэн ч гэсэн умардын тэнгэрийн агуудаар бол бид 9 тэнгэрийн эсрэг зогсож хэдэнтэй тулалдахын тулд хүчний нийлүүлгээс сонголтгүй. Одоо бидэнд юу тохиолдох бол тоо? Гэж байгаа хүн шалмгаа сүнсний элд Ён Чинхуа буюу агуу дөрвлийн нэг. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараа дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл мэдээч аль болох их лайк штэ тий. Тэгээд дараа дараагийн партиг илүү хурдан оруулах болохоор та хэд зүгээр сүсэглээ түлээгээ байж заа юу. Тэгэхээр дараагийн партаар уулзлаа. Тэр баяртай.